Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийгмийн бүхэл салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монголын эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдийг төлөөлөн төрийн ордонд хүрэлцэн ирсэн 15 төлөөлөгчийг Улсын их хурлын дарга энх болд өнөөдөр албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Улсын их хурлын дарга эмэгтэйчүүдэд хандан энэ 2014 оныг хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийн жил болгон зарласантай холбогдуулан гэр бүл эмэгтэйчүүд хүүхдийн эрх нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгааг онцолсон. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас эдгээр асуудлаар хүн ам нийгмийн бүхэл төлөөллийн саналыг тусгах зорилгоор янз бүрийн түвшинд уулзалт хэлэлцүүлэг явуулж байгаагийн нэг нь өнөөдөр болсон уулзалт юм. Уулзалтад хүрэлцэн ирсэн Ахмад Настан эмч, багш, малчин, хэлчин, жүжигчин, бизнес эрхлэгч, хуульч, сэтгүүлч, сурагч, оюутан бүсгүйчүүд өөрийн эрхэлж буй ажил мэргэжлийн салбарт болон Монголын нийт гэр бүл эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлаар хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнд санал бодлоо дуулгалаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд ажил мэргэжлээрээ тэргүүлэхийн зэрэгцээ нийгэм тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд өндөр идэвх санаачлаг гарган оролцдог байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөрийн санаачлагаар протезийн үйлдвэр нээн үйл ажиллагааг нь амжилттай явуулж байгаа бизнес эрхлэгч оюун цэцэг хамгийн сүүлийн үеийн технологиг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Хэлчин эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага байгуулан гэр бүл хүүхдийн асуудлаар сургалт зохион байгуулж гэр цэцэрлэг төслийг хэрэгжүүлсний дээр 2012-оос 2016 онд хэлчдийн гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна. Харин шинжлэх ухааны техникийн их сургуулийн компьютерийн техник менежментийн сургуулийн оюутан Цэнгүүн өнөөдрийн сургалтын хөтөлбөрт онол хэд давмгайлж практик дээр дадлагжуулах сургалт сул байгааг улсын их хурлын даргад анхааруулахыг хүслээ. Улсын их хурлын дарга энх болд гэр бүл эмэгтэйчүүд хүүхдийн эрх нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар өнөөдөр хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл үнэтэй санал хэлж буйд талархлаа илэрхийлээд тэдэнд удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж гарын бэлгээ гардуулан ажлын амжилт аз жаргал хүсэн ёроолоо.